За түрүүн би Батлан хамгааллын сайдаас тэр нөгөө өөрөнгө 256 дугаар ангийн хөрөнгө оруулалтыг асуусан. Тэгээд андуурчих шиг л боллоо. Та ямар ч үсэн 24 25 оны хөрөнгө оруулалтын дээр тийм өөрөнгө 256 дугаар ангитай холбоотой конторын барилгатай холбоотой хөрөнгө оруулалт байхгүй байгаа. Тэгээ үүнийг та бас нэг анхааралтай аваарай. За хоёрдугаарт нь энэ бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах гэдэг улсын хэмжээнд 60 тэрбум төгрөг тавигдсан байгаа. 24 оны төсвийн тодтоглоор. Тэгээ энийг болохтойгон зэрэг одоо Жавхлан сайдаа ингээд 100% гүйцэтгэлтэй гисэн байна л да энэ орж ирсэн бичиг баримтан дээр. Энэ бол одоо миний мэдж байгаагаар жишээлбэл манай бүсэд оногдсон 10 тэрбум төгрөг бол ашиглагдаагүй. Сая одоо 5 сарын 31-ээр зураг төсөл тендер зарлагдсан байсан юмнууд нь бүгд өчнгөө болоод ингээд одоо компани шалгартсан мөртлөө гэрээ байгуулагдаагүй. Тэгээ энийг одоо ямар учраас ингэж 100% гүйцэтгэлтэй гэж оруулж ирж байгаа юм бол энэ дээр нэг бас нэг тодруулга өгөөрэй. Тэгэхгүй бол уг нь бол эний чи одоо нодон намар төсвийн тодтгол батлахад их дэмжиж баталсан шүү дээ. 6 бүсэд 10 тэрбум төгрөг энэ мөнгөөр яг бүсийн хэмжээний одоо төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулнаа гэдэг. Гэтэл одоо энийг ингээд хойшлуулсаар байгаад ингээд сая 5 сарын 31-ээр одоо хуулийн хугацаа дууссан гэдэг ингээд орхисон. Гэтэл одоо энэ дээр ингээ гүйцэтгэл дээр 100% гэж орж ирж шүү. Үүн дээр нь би одоо бас заавал тайлбар авнаа энэ сангийн яамныхнаас. Тэгэхгүй бол энэ манай бүсэд оногдсон мөнгө бол ерөөсөө ашиглагдаагүй шүү.